Охин минь над уцаа болоод хоолоо идээч. Мөнхийн дэлгэц шагаачсан явж байх юм. Хонконгийн жигсагчид ялалт байгуулсан байж тээ. Бидэн шиг л залас бахархмаар юм аа. Ээж ч гэсэн дөнгөж хортоод бол ардчлалын жагсаал цуглаанд эд оролцоод явдаг байсан шүү дээ. Хаа хоолыг шүтэж байхаар хажуудхаа шүтэж яв дүү минь. Гэхдээ ээжийн үеийн жагсаал чинь тийм амарлаагүй үйл явдал байгаагүй үстэй. Сүхбаатарын талбайг 100 мянган хүн дүүргэж байсан юм шүү. Ихэнх нь 19-20 оюутнуудад байсан та. Ганц надаар дутуу гэж хойс суулгүй хүн бүр зориглон нэгцний хүчиндэл тэр үеийн удирдагчид ард олонний их хүчнээс имэж аргагүй бууж өгсөн юм шүү дээ. Тийм зоригтой мундаг эдтэйг чи юу мэддэг юм уу? Би яаж мэдгий? Тэр үед чинь би төрхөн битгийхэд олдоочгүй байсан юм чинь. Уцаа болоод гэрийнх нэгэ жоохон таньж мэдцаа. Ингэхэд та ер нь ээжэн жигсэж ясныг яаж мэдээд байгаа нь? Таныг харах хөнгөгээд хөдөө өвөө эмэдэр хайчихсан байсан гээдтэй. Ердөө 30 жилийн өмнө Монголын залуучууд арга гэр үр хүүхдээ золиослон байж ардчилсан эрх чөлөөд Монголын төлөө чигсэн тэмцэж ялалт байгуулж байсан.